Pictures-ийн албан ёсны хэрэгтэйгээр боловсролтой нийц, оюун толгой, боломт банк, Skytel, High Speed үзүүлж байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Боловсрол телевиз. Sony Pictures-ийн албан ёсны хэрэгтэйгээр Монголын сайтны нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Энэ нэвтрүүлэг бол олон хил дээр дэлхийн 100 гаруй улсад хамгийн олон жил явагдсан асуулт хариулт нэвтрүүлэг гэдгээр их алдартай. За тэгэхээр өнөөдрийн шинэ дугаарынхаа оролцогчийг та бүхэндээ танилцуулъя. Энэ хүн бол жүжигчин Эрдэнэзан. Сайн байна уу? Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулахгүй. За, нөө Пунцгийн Эрдэнэзан гэдэг Mask Production жүжигчин. За би танд нэвтрүүлгийнхаа дөрвийг танилцуулъя. Бидэнд 15 асуулт байгаа. Хэрвээ та 15 асуултанд бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөгийн эзэн болно. За ингээд нэгдүгээр асуулт 100 сая төгрөг, хялбар асуултаас эхлээл хүндрээд эхэллээ. Хэрвээ та 5 асуултанд зөв хариулбал 500 сая төгрөгийн дээр чинь энэ болохоор үр шатах мөнгө гэж. Тэгэхээр та 6 7 8 9-дгээр буруу хариулснаас та 500 сая төгрөгтэй нэвтрүүлэг ярих юм. Хэрвээ та 10 дахь асуултанд зөв хариулбал үр шатах мөнгө нь бүр 3 сая төгрөг. Тэгэхээр 11, 12, 13, 14, 15 дугаар асуултанд буруу ярьсан ч 3 сая төгрөг. За хэцүү асуултанд та санаа зовох хэрэггүй, танд 3 боломж байгаа. Эхний боломж 50-50%. Тэгэхээр асуулт болгонд 4 хариулт байгаа. Тэрний 3 нь буруу байх юм. Тэгэхээр 50-50%-ийг сонгох юм бол 2 буруу хариулт нь хасагтаа танд 1 зөв, 1 буруу хариулт ирчин. За. Бас нэг боломж бол уцаар ярих боломж. Та ойр дотны хин нэгэн рүүгээ залгаад мэдгүй асуултын хариултыг авч болно. Гэтэ тэр нь танд уцаар ярих боломж 30 секунд байгаа. Тэгэхээр 30 секундэд та амжих хэрэгтэй. 3 дахь боломж нь энэ 2 дугаар удирдаас шинээр орж ирж байгаа боломж. Тэр нь та хөтлөгчөөс асуухгүй, зандаа миний надаас асуух юм. Тэр би мэдчихвэл танд туслана. Тэр мэдгүй та өөртөө найдах юм. Мэдэх баха. За. Тэгэхээр дөрвөн боломжтой нэвтрүүлэг эхлэв. За. За амжилтсаа. За. Йоо яж. Яг сонсож бас сандрах гэдэг шүү. Тэний сандрлын талаар ярилцсанаа гэл. Аа. Нэгдүгээр асуулт. Монгол үлгэрт тэмээний иврийг ямар амьтан авчгаад буцааж өгдөггүй вэ? Аад нь буг, Бэд нь үхэр, Вэд нь ямаа, Гэд нь хонь. Домог байдаг л та тий. Бугч нөгөө ингээл арсыг хараад л зогсдог. Нөгөө иврээ хүлээгээл зогсоод идэг гэдэг домог байдаг л та. За энэ бол тэгээд миний эцсийн хариулт бол буг. Тэгээд хар багаас сонсч ирсэн домог байгаа учраас. За зөв өрөлтөг харцгаая. За зөв баяр. За нэвтрүүлэг маань 4 сарын 1-нд гарчаа. 4 сарын 1 бол таны төрс өдөр танд үзэгчдийнхээ өмнөөс халуун одоо баярыг хүргэе. Төрс өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн хамтран ажлыг би танд танилцуулъя. Манай нэвтрүүлгийн хамтран ажил оюутлог компани. Би өнгөрсөн 102 гүний урахад норсон үнэхээр том бүтээн байгуулалт. Тэнд бүгд л Монгол ажилчид байгаа. Монголчуудын тэр их ур ухааныг би хараад биширсэн. Тэгээд оюутлогын хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Энэ бол сайхан бүтээн байгуулалт. За хоёр дахь асуулт харцгаая. Владимир Ильич Ленин самаа аль халаасандаа хийдэг вэ? Аад нь Ингрийн халаас, Бэд нь өмдний хой талаас, Вэд нь цамцны дотор халаас, Гэд нь самгүй гинэ. За. Хашимайгийн асуулт юм шиг тий. Одоо олон кино, олон жүжигүүдээс харж байхад бол ер нь тийм үсээ самж ирсэн юм бол би. Тэгвэл ер нь анзаарч харж байгаа юм байна. Тийм болохоор ер нь үсээ санах завгүй л тийм үйл явдлууд л явдсан шүү дээ. Нэг кинонууд төр чинь ингэсэн л. Гэхдээ карманда бол гараа хийдэг. Тэр халаас энэ жилетний карманд энэ гараа хийдэг тийм хөдөлгөөнүүд байдаг. Тийм болохоор яг сам гаргаад тэр ус самжсэн тийм үйл явдлыг бол ер нь нэг сайн санахгүй л байгаа юм л та. Ер нь бол тийм үйл явдал ерөөсөө нүдэнд харагдахгүй байна. Тийм учраас би
Миний эцсийн хариулт бол самгүй. За зүгээр таарцгаая. За бүгд баяр. Яг мэдээж сан байсан л баг л та зүгээр энэ зүгээр 4 сарын 1-ний өдрийн асуулт баг тий. Хоёр дахь асуултанд та зүгээр яснаар 150 мянга төгрөг очлоо. Одоо 3 дахь асуултаа харцгаая. 3 дахь асуулт. Нэг тэрбум хэдэн тэгтэй вэ? А-д нь 7, Б-д нь 8, В-д нь 9, Г-д нь 10. Мянга чинь 3 тэгтэй. Мянга чинь 3. 10 мянга чинь 4 тэгтэй. 4 тэг. Гээл одоо цааш явна шүү дээ. 6 тэг чинь сая. Тий. За миний эцсийн хариулт В2 бүр 3 дахь. 9 тэгтэй. За зүгээр таарцгаая. За баяр хүргэе. За ингээ 3 асуултанд зөвөрснээр та 200 мянга төгрөг очлоо. Бас толгой ирэх гээд идэм биш үү яг. Гэсэн энгийн юм шиг өртлөө. За дөрөв дэх асуултаарай. Дөрөвдүгээр асуултыг би танд ивентсчээ танилцуулъя. Манай ивентсч Skytel компани. Тэгэхээр Skytel-ийн дараа төлбөрт үйлчлэгээ гэдэг Монголдо гэдэг үйлчлэгээ. Тэгээ Монголдо үйлчлэгээндээ тэд их гоё шинжилт хийсэн. Тэгээ шинжилт хийхээр яасан гэхээр нөө дата нэг болоод тэгээ хурданчиг болоод ер нь бол тэгээд одоо тэр уцаар бол одоо өчнөө сайхан зүйл одоо үзэхэд боломжтой болчих юм. Тэгэхээр Skytel-ийн хэрэгч болоорой дараа төлбөрт тэр Монголдо үйлчлэгийг нь аваарай гэж та бүхэндээ хүсэж байна. За дөрөвдүгээр асуулт. Эдгэр Жанжтаас хэн нь Чингис хааны биед халдаж байсан бэ? А-д нь Сүбэдэ, Б-д нь Зэв, В-д нь Борч, Г-д нь Мухлай. Чингис хааны нэг хоолойг нэг харвсан байдаг хаа. Тийм түүх байдаг. Хэн нэлээ? Хэн нэлээ? Сүбэдэ Борч бол биш, Сүбэдэ биш. Монголоо энэ бол Зэв байх магадaltaй гэж би бодож байна. Яг тэгвэл үзүүг нь харуулсан байдаг шүү дээ. Тэгээд тэгсэн мөртлөө Чингис хаан бол тэрийг өршөөсөн байдаг. Маш мэрэг харуулсан. Бас тэр үннээ хэлсэн гэдэг нь бас. Тий, тэгээ өөрөө бол харуулснаа хүлээсэн. Гол нь тэгэхээр тэр шудраг тэр зоригтой дайчин чамрын үйлээд тэр өөрөө бол жанжнаар авсан байдаг. Тэгэхээр таны эцсийн хариулт? Миний эцсийн хариулт бол Зэв. За зөв байна, баяр хүргэе. Дөрөв асуусан зүгээрээснээр 250 мянга төгрөг очлоо. 6 даа гэдэг одоо тэр Баатар ир хүзүүнд нь хараад тэгээд нэрийг нь сольж байгаа тий. Чингис хаан. Зэв гэж гайхалтай харуулсан чинь л. Тий. Түүх сонсч ирсэн байна. За 5 дахь асуулт 500 мянган төгрөгийн асуулт байгаа. Энэ бол нэг үүсгэх дах мөнгө байна. 5 дахь асуултаа харцгаая. Загалмаас эцэг киноны загалмаас эцэг Италийн ямар нэртэй тосгоноос гаралтай вэ? А-д нь Поситано, Б-д нь Боса, В-д нь Верназа, Г-д нь Корлеоне. Дон Корлеон гэж байна шүү дээ тийм ээ. Тэдний өөрийнх нь үндсэн Корлеон. Тэгэхээр зүгээр логикоор би бол яг анзаарч сонсоогүй юм байна. Яг нэг нэг л. Тэгэхээр яг ямар тэгэхээр Корлеон бол өөрийнх нь яг Аугусто тий. Корлеонов гэж ярьдаг шүү дээ. Дон Корлеон. Тэгэхээр би зүгээр миний эцсийн хариулт бол Г хөлбөр Корлеон байх. За харцгаая. Тий. За зөв баяр хүргэе. Баяр. За ингээд та 5 асуултанд зүгээрснээр 500 мянга төгрөг очлоо. Одоо та дараагийн асуултанд хариулж чадахгүй байсан 500 мянгатайгаа ямарч байсан. Өөр үед ямар уран бүтээл дээр та ажиллаж байна? Одоо нөгөө манай Mask Production-ы 20 жилийн 2026 онд одоо ингээд болж байгаа. Тий. Тэгээд 2006 онд байгуулагдаад одоо 20 жил ажилласан байна. Бүтээл хийсэн. Тэгээд 2006 онд Mask Production бас нэг 2 төсөл дээр ажиллах зорилго тавиад ойд зориулсан. 2 том уран бүтээл дээр ажиллах тийм
төлөвлөгөөтэй байгаа одоо тийм бэлтгэл ажил энэ төр надад гоо. Тэр хоёр ажил нь юу вэ? Одоо уран бүтээл кино юу? Тий, нэг Тоглолт. кино, нэг entertainment шоу юм уу эсвэл одоо жүжигийн тэрийг бол яг тодорхой шийдэггүй байж байна л да. Гэтэ ямар ч хэсэн хоёр том уран бүтээл 20 жилийн өдөө зориул шийгээд Mask Production яг 20 жилийн туршид ажилласан уран бүтээлчтэй сага хамруулаад бас нэг түүх үлдээгээд тэр уран бүтээлээр гэсэн тийм зорилго тавиал одоо ажиллаж гэл. Хэдэн хүн ер нь яг энэ баг хамт олонд ажиллаж байж ойролцоогоор. За ер нь бол ингээл 20 жилийн дотор маш их хүмүүс байна. Одоо би яг тоог нь бол гаргаж Хэдэн мэдгүй. зуун Олон сайхан залуучууд ажиллаж одоо бас би дас өөрсдөө уран бүтээлээ хийгээд гайхалтай сайхан явж байгаа сайхан залуучууд байна. За Маскын хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Баярлалаа. Би ч гэсэн бас Mask Production-д ажиллаж байсан үеийн бас залуучууд уран бүтээлчтэй тий дүүнэртэй бас 20 жилийн ойрын төрөгчий. Боломжийг асуулаа. За 6 дугаар асуулт 600 сая төгрөгийн асуулт байгаа. Хэсэг хугацааны дараа хүлээн авч үзээрэй. Монголын саяхан нэвтрүүлгийн ивэн тэтгэгч хөгжил дэвшлийг хамт та бүтээй. Оюу толгой. Монголын саяхан нэвтрүүлгийн ивэн тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Босор телевиз Монголын саяхан нэвтрүүлгийг үргэлжлэж байна. Жүжигчин Эрдэнэ зан 5 асуултанд хариулж 500 сая төгрөгсөн байгаа. Одоо 6 дугаар асуултын өмнө тулж ирээд байна. 6 дугаар асуултаа харцгаая. Зургаар асуулт. Манай улсад 1000 км квадратаас том 4 нуур байдаг. Тэгвэл эдгээрээс аль нь 1000 км квадрат хүрэхгүй газар нутагтай вэ? Ад нь Хяргас, Бэд нь Харус, Вэд нь Увс, Гэд нь Буур. За 1000 км гэдэг чинь 1000 км. За Хяргас ус нуур бол хамгийн том нуур гэж бодож байгаа. Хяргас бол бас том нуур шүү дээ. Км квадрат бол хангалттай байгаа. Харус нуур гэдэг чинь Ховд аймагт үүдэг тий? Мөн үү? Харус нуур. Чин талбай хувьд бол бас том. За Буур нуур чинь доронтд байдаг. За хэлбэрээр ингээ бодъё л да. Газар зүй. Нөгөө ингээд Тавал бүгдэн дээр нь очижсэн. би Буур нуур дээр очиж байгаагүй. Хяргас ус Харус нуурыг бол харж ирсэн. Зүгээр газрын зураг дээр ингээ харах юм бол Тэгээд бүгдээрээ хэмжээний хувьд бол би ингээл төсөөлөл байна л да. За Хяргас Харус нууч бас нэлээд том харагддаг. Ус бол Харус Буур хоёрын. За би юу яа тэгвэл энэ дээр 50-50-ийн боломж авъя. За. За, жүжигчин Эрдэнэ зан 3 боломжийн нэг буюу 50-50 боломжийг сонгож байна. Тэгэхээр компьютер бидэнд 2 буруу хариултыг хасаад 2 хариултыг харуулна. Увс, Буур. За Буур усаас ягаад ч том байхгүй. Тийм болохоор К хөлбөр буюу Буур нуурыг сонгож. Таны зэрэлт бол Буур. за. За баяр. За 6 дахь асуултын зүгээрээс нар та 600 сая төгрөг ажиллаа. Хэрв та 50-50% аваагүй байсан бол алийг сонгох байсан бэ? Ер нь бол Буур гэж итгэлтэй байсан л та. Яг би нөгөө газрын зураг дээр бол ерөнхийдөө нэг хэмжээнүүдийн бас баримжаалж мэдээд ирсэн учраас харцангуй яг хэмжээний хувьд бол бага байдгийг нь бол мэдчихсэн. Тэгтээ ер нь жоохон эргэлцчихлээ л да. Яг бол бас тэр хар ус Буур хоёрын бас хэмжээ бас ер нь ерөнхийдөө ойролцоо гэж магадгүй юм шиг санагдав. Тэр үнэхээр ойрхон байгаа. Сая бол нэг хэдэн 10 хэдэн 100 км квадратын зүрх байгаа. Та Буур нуурын дээр очиад тэр илс нь далайн иргэн тэр нөгөө одоо жижигхэн гоё нарийнхан тэр илсэн ширхэг байдаг да. Яг тийм хачин гоё торгон. Заавал очноо. За тэгэхээр. За 7 дахь асуулт 800 сая төгрөгийн асуулт байгаа.
харахаас өмнө би ивент зэрэг танилцуулъя. Манай ивент зэрэг Sky Media. Тэр Sky Media-гийн тийм юу байгаа? Өндөр хурдны high speed гэдэг үйлчлэг байгаа. Одоо айл өрх эсвэл албан байгууллага яг тэр high speed үйлчлэгийг авах юм бол маш хурцтай. Одоо секунд 100 мегабайт тийм хурдаар тэгэхээр тэр хязгааргүй хэрэглээг тэр интернетийн дүр тэр ертөнц рүү ороод хүссэн юм авч болно. Тэгэхээр Sky Media-гийн high speed үйлчлэгийг сонгоорой. За 7 дахь асуулт харцгаая. Шүү. Аль шүү. Камера сэргэж. Энэдмийн баярыг 2 өдөр тэмдэглэдэг улс аль нь вэ гинэ? 2 өдрөө. А-д нь Итали, Б-д нь Шотланд, В-д нь Румын, Г-д нь Америк. За, энэ ч аюу. Ер нь бол инэдмийн баярыг хамгийн их давмгай мэдтгүүс тэмдэглэдэг болсон. За, миний бодлоор бол одоо бас Шотланд байх магадлал өндөртэй. Тийм бас их ёжтой арт юм шүү. Ёжтой, тийм өгөөтэй. Энэ бас юмар нэг сайтай тийм арт юм баггүй Шотландууд. Итали бол бас наргаа хөвлөжсөн баяр цэнгэлтэй тийм л газар л да. Би зүгээр энэ хоёр дээр л жоохон тооцоглоо байна л да. За энэ жоохон эргэлзээтэй юм байна. Яг нөгөө 2 өдөр тэмдэглэдэг гээд. Би өөрөөс ч насах боломжийг л авч байна. За. Тий. За жүжигчин Эрдэнэ зам маань 2 боломжийн нэг буюу хөтлөгчөөс асуухыг сонгож байгаа юм байна. Би яаж мэдв дээ Эрдэнэ зам. Одоо өнгөрсөн. Зүгээр ярилцээ. Би нэр үнэхээр яаж мэдв. Яхаар надаас ийм хачим асуудаг. Үгүй одоо гоё одон орон тэг амтэн газар зүй асуухгүй. За зүгээр надад болохоор түрүүний тэр Шотландууд их өгөөтэй арт хүн гэдэг нь яг нэг зөв санагдаад байна. Яг л англичууд, шотландчууд тэрэндээ үнэхээр гарамгай. Тэд чинь өөрсдөө 4 сарны 1-ний баярыг чинь BBC-гээр их хулимаа хутгадаг хүмүүс. Тэгэхээр нөгөө 2 өдөр тэмдэглэдэг байх магадaltaй. Танд сая тэгж туслая. Надад Шотланд зөв юм шиг санагдаж байна гэж туслая. Та өөрөө тий. Би мэдгүй нэр. Нэг батлахаг байгаа тий. Гэтэ яг тэгвэл таныг нөгөө өгөөтэй арт хүн гэсэн чинь нэр эднэрт ийм хачим хийж чадна гэж бодсон. Тэгээд дэмдээ дээсэр чиндээ одоо нэг бол ингэж болно. Шууд за болиод энэ 600 сая төгрөг аваад бууя гэж болно. Буруу хариулбал 500 сая төгрөг чинь. Зөв хариулбал 800 сая төгрөг л дээ. За та өөр шийд. За дэмдээ сонирхолтой байгаад байна л да. Тэгээд энд тэмцээнээ үргэлжлүүлээд явхад бол харамсах юм алга. За тэгэхээр таны эцэг хариулт. Таны эцэг хариулт чи юу лээ? Би бол Шотланд гэсэн. Гэхдээ та шийднэ. За дэмдээ дээсэр чиндээ Шотланд тэгэл аваа. За. Тэгээ 2 хүн ярилцсан юм байна. Учиртай байлгүй дээ. Тийм ээ? Тэгээд тийм. За тэнийг зөв хоёулаа ер нь зөв хариулт гаргахаас өмнө газ нэг юм сурчлаад амжихгүй бол бас болохгүй. За энэ Голомт банкны Universe гэдэг карт байгаа. Тэгэхээр энэ бол одоо Америк явна, Урмын явна, Шотланд, хаашаа Итали явсан ч гэсэн бид нөгөө бэлэн мөнгө авч явах төвөгтэй шүү дээ. Тэгээ карт их хэрэгтэй болдог. Тэгээ бүр хөдөө орнуудыг ч гэсэн харуус байна уу, бөөр очно бүх юм л карт. Тэгэхээр та Голомт банкны Universe картыг бас сонирхоорой. Энэ үнэхээр тэр аюулгүй сайхан карт байгаа. За зөвлөлөө. Би ч нэг 3 гэж магадгүй. За баярлалаа. Ер нь таад хариултаа би зүгээр дэмжиж өглөө. Тэр чинь аюу том дэмжлэг гэдэг чинь аюу том баталгаа байхгүй юу? За ингээд ямар тач 800 сая төгрөг хожлоо. Дараагийн асуулт болохоор яг сая төгрөгийн асуулт буюу одоо яг Монголын саятангийн хэсгүүд орж ирэх юм. Ингээд зөв хариулаад байвал одоо сая гэл дээш өсөөл явчихна. Тэгэхээр та нэвтрүүлэлт орсон зорилго юу вэ? Одоо мөнгө хожвол түүнийг юунд зарцуулах вэ? За хэрвээ хобби ингээд мөнгө хожих юм бол би өөрөө нэг спортоор хичээлдэг юм л да. Тэгээ кудо гэдэг Японоос гаралтай холимог талааны спортоор хичээлээд 4 жил болж байгаа. Тэгээд тэнд бол бас нэг залуу үеийг энэ спортоор хичээллүүлэхийг бол би өөрөө нөгөө маш хүсэж явдаг. Яг л тэр спортоор бол одоо залуу үе маань төлөвшил, ёс зүй, хүмүүжил, төсвөр төвчээр маш олон юмыг авах тэр зүйлийг мэдэрсэн байдаг. Тэгээд тэнд бол бас хүүхдүүдийн секс ус хичээлдэг юм л да. Тэгээ хэрвээ би мөнгө хожих юм бол тэр спорт хэрэгтэй, спортын хэрэгсэлтэй, тэр хүүхдүүд хэрэгтэй спортын хэрэгслүүдийг л авч явах гэж бодож байна.
Ямар гоё зоригтой орж ирвэ та. Тэгэхээр таныг маш олон сэдвэр хожоосоо гэж хүсэж байна. За баярлалаа. Спорт бол гайхалтай. Яг л орчин үед чинь бас нэг сэтгэлийн тэр одоо нэг хямрал дээр хүүхд багчууд төрөлх тусламжаа спорт маш сайн амжилтдаг. Тий, спорт бол маш хэрэгтэй. Ялангуяа өсвөр үеийн залуучуудын спортоор хичээллээсэ гэж би маш хүсдэг. За 8 дахь асуултаа буюу сая төгрөгийн асуултаа харцгаая. Боосгүй гэж алийг нь хэлж байгаа вэ? Аад нь хээл авсангүй, Бэд нь сувайгүй, Вэд нь илжигнийгүй, Гэд нь хулангийнгүй. Боос гэдэг нь одоо ямар дотор юм л доо. Боос. Гэсээс утасны цаана юм байна. Утасны цаана манай нэг дүү байгаа. Тий. Дүү чинь малчин Жүжигчин. хэрэг малчин байсан бол энийг бушуугаа асууж байлаа тий. Гэтэ яг вэ Ястаа сонсож байгаа юм байна. Хээл авсан гүйл гэж. Суваарсан гүвэн хээл авсан гүйл гэж сонсож байсан болохоос боосгүй гэж юусэн сонсож байгаагүй юм байна шүү. Би бол хувьтай бол юм сонсож байгаа юм байна. Зүгээр тэгэхээр уцаар ирд үзхүү. за бараг тэрэн дээр юм шиг нэ. Би бол энийг үнэхээр одоо боос гэдэг үгийг одоо яг анх удаа сонсож байна л да. За тэгвэл сүүлийн боломжоо уцаар ирэх боломж авъя. За жүжигчин Эрдэнэ зан хамгийн сүүлийн боломж буюу уцаар ирэх боломжоо авч байна. Хин гэдэг хүнтэй холбогдох үлээ. Төвшин Баяр гэж жүжигчин байгаа. За би ихтэй холбогдоод тэгээд эсрэг бас уусаа. за би орос холбогдоод тэгээд уцаа тань руу шилжүүлэх юм. За юу гүвэ? Алло. Төвшин Баяртай яриа. Би вэ? Боловсрол телевизийн Монголын сайтны нэвтрүүлгийн хөтлөх заандаа байна. За сайн байна. Сайн байна. За жүжигчин Эрдэнэ зан 8 дахь асуулт буюу сая төгрөгийн асуултан дээр танаас тусламж авчаа. За. Та хоёрт 30 секунд байгаа. Та туслахад бэлэн үү? Билээ. За цаг явлаа. За 30 секунд нариулах юм байна. Шууд хэлчихээ төвшөө. Боосгүй. За юу. Боосгүй гэж алийг хэлж байгаа вэ гинэ. Боосгүй. За. Аад нь хээл авсангүй. За. Бэд нь сувайгүй. За. Бэд нь илжигнийгүй. Гэд нь хулангийнгүй. Ийм дөрвөн хувилбар байна. Боосгүй. Боосгүй. За. 3 2 Сонсно. За цаг тус. Тийм 30 Тэр секунд. хариулт байхгүй юм. 30 секунд өнгөрсөн. Цагаа тасчихдаг. Яаж юм бэ? За үз. Тийм. Аадна гээл, бэдэн гэдгийг баг илүүцчих үү? Зүгээр та гэж явцсан бол Тийм байж. Аадна бэдэн гэж бол баларчлаа. сэнийг яагаад чамцсангүй те. За ерөөсөө шууд одоо зоригонд л хэл одоо гүмч тий. Одоо шууд Тэсээ Төвшин Баяр гэд нэг юм яг тэгэл аваа гарсан те ер нь. яасан гэж хэлсэн юм чи тэгэл соггүй юм. За. Өөр арга байхгүй. Аврал. Тэрс гэж хэлээг үзэр яасан гинэ. Тэгэл үсгэл. Тэгэл одоо За тэгэхээр таны эцээ ярилт. эхний хээл авсангүй юу? За ахт. Хямар нь мэддэг. Би яг Багдад зүгээр ном зохиол дээр боосгүй гэж зүгээр уншиж ирсэн болохоос яг тэр нь ямар үг хэлдгийг хэвээр мэддэг байсан. Энэчээс бас нэг гоё мэдж авах юм байна. Зүрх түгтүг гэж чаач. Ямэрэг. Болтой ёо. За гайхалтай. За Төвшин Баярт баярлаа. Ёо гэдгийг үсгий. За урташ ингээ та одоогийн байдлаар саятан боллоо. 1 сая төгрөг нийцсэн боллоо. Яа, за одоо ямар ч хөлбөр байхгүй те. Одоо бол боломж байхгүй. 9 дахь асуулт сая 500 сая төгрөгийн асуулт. Харцгаая. Эсвэл асуулт. Леонардо да Винчигийн Винчи нь юуны нэр вэ?
Ад нь эцгийн нэр, Б нь хотын нэр, В нь овгийн нэр, Г нь улсын нэр. За монголоор бол одоо Бунцгийн эрдэнэ заа. Осч нь болохоор тэр давш тэр гэж бүр овг нь ордог шүү дээ. Владимир Ильич Ленин гэдэг гурван гэдэг. Италиуд яд юм бол. Харин тий. Тухайн Италиуд 1400-500 онод оны тий. Да гэдэг нь одоо юу гэсэн үг юм бол да. Энэ л гэсэн байгаад юм л та. Леонардо да гэдэг нь одоо зөвхөн холбоос юм уу? Эсвэл одоо Леонардо да нэр холбоос гэж магадгүй. Тэр овгтой гэдэг шиг үг байх магадaltaй л санагдаад байна л да. Леонардо да гэдэг нь овгийг холбож байгаа тийм ач магадгүй санагдаад байна л да зөвхөн юу бодлоор. Тэнтхийн Леонардо ч гэж бас байж болох юм л та тийм ээ. Улаанбаатарын тэр гэдэг шиг. Улаанбаатарын эрдэнэ зан гэдэг. Хорооллын зандаа гэдэг. Тий. Хорооллын зандаа гэдэг шиг л бас байж болох л. Зандаа да хороолол. Леонардо да Винчи гэхээр нэг тийм овг шиг санагдахгүй байгаад байна л та. Надад хүний нэр Винчи. Тэнтхийн Леонардо гэдэг шиг сонсогдод байна л та. Зүгээр ингэ мэдрэмжээр бол. За, би шууд эцсийн хариултаа өглөө зоригтойгоор өглөө. Бэ хөлбөр буюу хотын нэр. Таны логикоор Винчи хотын Леонардо. Винчи's Леонардо ч юм уу тийм Винчи хотын Леонардо. Да гэдэг нэг юм яг тэгж хамаарсан гэж магадгүй тийм. Би зөвхөн өөр ингээ бодохоор тэрнээс да гэдэг нь ингээд нэг юмтай холбоотой болох холбоос үг юм уу? Леонардо да Винчи. Дархны болроо гэдэг шиг үү? Гэдэг шиг тий. Дархны болроо гэж гэж зүгээр би өөрөө зүгээр гэж бодлоо. Хэсэг хугацааны дараа зөв хариултаа харцгаая. Монголын саятан нэвтрүүлгийн янз тэтгэгч Skytel радиоыг өнгөлөн. Монголын саятан нэвтрүүлгийн янз тэтгэгч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. Босор телевиз Монголын сайтны нэвтрүүлгийг үргэлжлэж байна. Жүжигчин Эрдэнэ зан 9 дахь асуулт буюу сая 500 мянган төгрөгийн асуултан дээр тулж ирээд байгаамаа. Асуулт нь Леонардо да Винчигийн Винчин юуны нэр вэ? Эрдэнэ заны хариулт хотын нэр. Тэгэхээр энэ хариулт зөв үү буруу гэдгийг харцгаая. За баяр үргэ. Тэ яг мэдмээр юм тий. Энэ гоё асуулт биш үү? Тийм байна. Яг бас ингэ мэдрэмж шаардаад байна тий. Та ингээ 9 дахь асуултанд зүгээр хаснаар сая 500 мянган төгрөг очиж байна. Та ер нь асуулт хариултын нэвтрүүлэлд урд нь орж ирсэн үү? Орж байгааг. Анх удаа. Ямар санагдаж байна? Логик, мэдрэмж, бас зүүн бэлэг тий. Зүүн бэлэг гэдэг олон юм ингээд хүнээс ингэж шаардаад байгаа хэрэгтэй байгаа болохоор их сонирхолтой байгаа юм л та. За одоо 10 дахь асуулт 3 сая төгрөгийн асуулт байна. Хэрвээ 10 дахь асуултыг зөв хариулжвал нөгөө үүшигдэх 3 сая төгрөг дээр ирчих юм. За танд Аз ерөөе. 10 дугаар асуулт. Сайн ихтгэлтийн хушуунаас энтхэг орох усан замыг хэн нээсэн бэ? А нь Васко да Гама, Б нь Марко Поло, В нь Магеллан, Г нь Колумб. За Колумб чинь энтх рүү явах гэж байгаад Америкийг нээсэн. Тэгээд нөө индиануудыг чинь нөгөө хинди энтгчүүд гэж хэлээ. Тэгээд индианууд гэдэг нэр үүссэн гэсэн түүх байдагс тээ. Тэгээд энтгт очлоо гэж атсан гэдэг. За сайд ихтэй хошуу гэдэг чинь нөгөө Өмнөд Африкийн бүгд найрамд тусын хамгийн уртлын хошуу тий. Тий. Тэрийг санаж ин л да. Тэндээс энтх рүү явсан тий.
За Марко Поло биш, Васко да Гама биш, Марко Поло ч нь бол хуурай замаар аялсан. Хуурай замаар. Колумб, Магеллан хоёрын л нэг байгаа. Колумбч нь бол яг ер нь за Америкийг нээсэн. Магелланч нь л ер нь энтэх рүү очсон байх магадaltaй байхгүй юу? Энтэх рүү аялсан айлд Колумб гэж ер нь нэг сонсогддог байхгүй юу? Ер нь зүгээр. Тийш аялсан ил Магеллан гэдэг нэр л илүү сонсогдод байсан гэж л надад бодогдоод байл л та. За. Шууд шийдвэрээ гаргалаа. В хувилбар буюу Магеллан. Хэдэн хувь итгэлтэй? 70% л байна да. Та ер нь өөртөө ер нь их итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. За буруу байжээ. За. Зөв хариулт нь Васко да Гама байж. За Марко Поло бол Монголд ирж исэн. Тий. Хувлааны үед очиж исэн. Магеллан бол дэлхийг тойрчсон тий. Тойрсон тэр одоо баг яхлагч Колумб бол Америк хүрсэн. Васко да Гама энтхийн усан замыг нээсэн нь бол Васко да Гама. За. За ямарташ та 500,000 төгрөг ажиллаа. Тэгэхээр одоо та хүүхд багчуудаа 500,000 төгрөгөөр гоё тэр тоног төхөөрөмж хэрэгсэлтэн нэмэр болох нь тий. За бас Энэдмийн баяр болж энэ мөн таны төрсөн өдөр болж энэ төрсөн өдрийн гал халуун баярыг ахин дахин хүргэе. За баярлалаа. Өнөөдөр энэ гоё өдрөөс намайг нэвтрүүлэгтээ орж оролцуулсан боловсролынхаа суран бүтээлчтэй тэгээ та бүхэнд сантраа баярлаа. Эсрэл болсон цус их баяртай. Тэгээ та бүхэнд бүгдэнд нь Энэдмийн баярын мэнд хүргье. Баярлалаа. За баярлалаа. За. Монголын сайт нэвтрүүлэг үргэлжлэж байна. Та бүхэнд Энэдмийн баярын мэндийг дахин хүргэж байна. Дараагийн зочноо орж байна. Энэ хүн бол жүжигчин Батзүрэг. За баярын мэнд хүргэе танд. Сайн байна. Баярын мэнд. За та өөрийгөө танилцуулахгүй. Намайг Батзүрэг гэдэг жүжигчин мэргэжилтэй. X-Studio Production хариулагч уран бүтээлээ хийдэг. За би танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. Ааха. Бидэнд 15 асуулт байгаа. Хэрвээ та 15 асуулт бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөгийн эзэн болох юм. Эхний асуулт 100,000 төгрөгөөс эхэлнэ. Хялбар асуултаас хүндрээд явчихна. Ингэж явсаар хэрвээ та 5 асуултанд зөв хариулбал үл шатах 500,000 төгрөг дээр очих юм. Энэ ямар учиртай гэхээр та 6, 7, 8, 9 дугаар асуултанд буруу хариулсан ч 500,000 төгрөгтэйгээ үлдэнэ гэсэн. За ингэж цааш явсаар хэрвээ та 10 асуултанд зөв хариулбал үл шатах мөнгө 3 сая төгрөг болох юм. За энэ хугацаанд танд хүнд асуулт хэрвээ ирэх юм бол саан зовх зүйлгүй танд 3 боломж байгаа. Эхний боломж нь 50%. Асуулт бүр 4 хариулттай. 4 хариултын 3 нь буруу байгаа. Хэрв 50%-ийн боломжийг сонгох юм бол 2 буруу хариулт нь хасагдаад танд 1 зөв, 1 буруу хариултыг үлдэх юм. Хоёрт боломж нь уцаар ярих боломж. Та ойр дотны хин нэгэн рүү залгаад мэдгүй байгаа асуултын хариултыг авч болно уцаар. Гэхдээ уцаар ярих боломж 30 секунд гэдгийг анхаараарай. Зарим хүн энд амждаггүй шүү. Гуравт боломж нь Монголын сайт нэвтрүүлгийн 2 дугаар удирлаас шинээр нэмэгдсэн боломж энэ хөтлөгч надаас асуух юм. Хэрэв миний би мэдчихвэл танд үнэхээр туслана, мэдгүй бол та өөртөө л найдах юм. За, дөрвөн ойлгомжтойд нэвтрүүлгээ эхлэв. За тэгье. За танд амжилтсэ. За. Нэгдүгээр асуулт. 2010 оны хөл өмгийн дэлхийн орон шалралт тэмцээний сүлд дуу болох Waka Waka-г хэн дуулсан бэ? Shakira, Jennifer Lopez, Beyoncé одууд хамтдаа дуулсан. За хариултлаа хэлтэ энэ чи. Яг юм аймаа тэгэхээр амар хүндэлцт юм байна тий. Хариулт тий. Таны эцсийн хариулт бол хариулт Shakira. Дууг санаж байна. Waka Waka da 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 this time for Africa. За баярлалаа.
гэрээс ямар ч ялгаагүй гоё дууллаа. За хоёр дахь асуултаа танилцуулаас өмнө би танд ивент чи танилцуулъя. Энэ бол Scale компани. Тэр Scale компани дараа төлбөртөө Монголдо гэдэг үйлчлэг байгаа. Монголдо үйлчлэгэндээ Scale-ийн шинжил хийснээр илүү хурд Магадaltaй юм байна. эргэлдэж байна. Тий. Би хариулт. Гэтэ бас давс загсаар их баялаг шүү дээ. Баялаг. Ардаар ч гэсэн. Тий. Энэ ч ихтэй 10 жилд жээжилдэг байсан ертөнцийн гурав шүү дээ. Тий. Тий. За зөв ярьлаарцгаая. За баярлалаа зүг байна. Баярлалаа. Хоёр асуултанд зөв хариулснаар та 150 сая төгрөг ажиллаа. Гурав дахь асуулт 200 сая төгрөгийн асуулт. Усыг сүлж буслагсан ундыг юу гэж нэрлэдэг вэ? Арц, тарг, хярам, кофе. Усыг сүдэ хольсол гэсэн үг шүү дээ. Тийм баг. Ааха. Тань дөрөс хамгийн хэрэгэлдэг нь юу вэ? Энэ дөрөс хамгийн хэрэгэлдэг ундаа чи юу вэ? Гээл байна л да. Ер нь сүүлийн үед их хэрэгжилж байгаа. Зөв хариултын хувьд бол үгүй баха. Таны эцэг хариулт? Үгүй. Хярам. Аа. За зөв байна. Баярлалаа. За энэ хурдаар явах юм бол та 5 минутын дараа 20 сая төгрөг очих нэ. Дөрөв дэх асуулт 250 сая төгрөгийн асуулт. Асуултаараас нь би танд мөн ивент жишээ танилцуул. Энэ бол Scale Media компани. Scale Media-гийн тийм нэг өндөр хурдны high speed гэдэг одоо тийм үйлчлэг байгаа. Хэрвээ та high speed үйлчлэгийг сонгох юм бол та гэртээ ч юм уу албан байгуулалтаа сонголоо гэхэд хурд нь бол үнэхээр хурдан. Тэр хурдаар та интернет гэдэг хязгааргүй тэр гайхалтай ертөнц рүү маш олон мэдээллийг авах боломжтой. High speed үйлчлэгийн шинэ хэрэгсэж болоорой. 250 сая төгрөгийн асуулт харцгаая. Ховдол тосгуур хүний биеийн аль хэсэгт байрладаг вэ? Тархинд, амны хөндөд, чихэнд, зүрхэнд. Би сайн нэг зүрхээ үзүүлсэн. За. Тий. Тэгээ зүүн тосгуур чинь нарийссан байна гэлөө. Минийх нэг тийм юу гарсан бохгүй. За. Тэгэд гайхалтай нэг ийм хоёр ховдол хоёр тосгуур байдаг юм байна л да. Тэр таны эцэг хариулт? Миний эцэг хариулт гээ хариулт байна. За баярлалаа. Дөрөв асуултанд зөв ярьснаар 250 сая төгрөг ажиллаа. Одоо 5 дахь асуулт нөгөө үл шатах 500 сая төгрөгийн асуулт. За. Хэрв энэ энийгээд аваад энийгээд авчууд нөгөө айдаггүй авдранд байна гэсэн. 5 дахь асуулт аарцгаая. Beatles хамтлаг ямар хотоос гаралтай вэ? Ливерпул хот, Манчестер хот, Лондон хот, Лидс хот. Ливерпулийн дөрвөл гэж ярьдэн шүү дээ. Аа тийм үү. Тэ гэдэг. Та уг сайн мэдэн дээ гэдэг. Та миний боломжийг авах гэдэг нөө гэж. Тэ би аа гэж бодож байна. Гэж бодож байна. Тий. Ер нь бол хариулт барыг зөв болоо. Та ямар нэгэн хариулт хэлэхдээ энэ миний эцсийн хариулт гэвэл би давна. Ааха. Миний эцсийн хариулт За одоо нэгэн сонгоц учраас одоо л нэрээ авахгүйсэн. Тийм үү. Эцсийн хариулт гээ хэлсэн болохоор тий. Ааха. За зөв хариулт нь Лидс байсан. За баярлалаа тэгт. Тийм үү. За гэтээ гарч ирэх байна. Ангин. Буруу хариулсан уу тэгээд? Магадгүй. За харцгаа. За зөвхөн Яа чи яар. Дарамттай юм. Дарамттай нэвтрүүлэг байна. Тийм байна. За ямар ч байсан айдаггүй авдранд дэйчлээ. За таны талаар ярилцъя. Та яг жүжигчин болох шийдвэрийг хязгаар гаргасан. Хэдэн настай та? 10 жилийн дунд ангид тахтай. Тий. Тэг манай үеийнх одоо энэ надтай хамт одоо X2-с дуран бүтээлээ төрөвж байгаа. Бид нар одоо хамт одоо кино мөн хийдэг. Манай жүжигчин Баясаа хүүхдийн орны драмын дугууланд орсон байсан. Баясаа ах маань. Тэгэл тэр үед нэг ангийнхан гэж кино гарч ирсэн. Нэг ангийнхан гэж кино тухайн үед од болоод тэр нэг ангийнхан тоглосон хүүхдүүд чинь жигтэйг од болчихсон тухайн үед. Тэгэл ямар гоё л гэж угаасаа хардаг байсан юм чи бид нар. Тэгээд тэрийг хараад яг ерөөсө тэр чинь нэг 100 аваад намар гарч ирсэн. Тэгээд ерөөсө тэрний араас л ерөөсө шууд очиод драмын дугууланд бүртгүүлээл. Тэгэл тэндээс л ер нь шийтсэн биш. За ингэж жүжигчин боллоо гэл. Гэхдээ бас нэг яг юу аахынхаа өмнө нэг шийдвэр гаргасан юм аа. За яг шалгалтаа өгөөд үзье. Тэгэл тэнцэхгүй бол угаасаа л чи болохгүй байсан юм байгаа гэж бодож байсан.
Тэгээ тэнцүүл ер нь цаашаа явуул гэсэн бодолтой бас тэгэл. Тэгээд Тэнцэнтэй. за ямар тач таны тэр уран бүтээлийн дараа ахиж ярьснаар танд ямар тач уран бүтээл өндөр амжилтсан. Маш их баярлалаа. За 6 дугаар асуулт 600 мянган төгрөгийн асуулт байгаа. 600 мянган төгрөгийн асуултаар асуусан би тэнд бас ивент шиг танилцуулъя. Энэ бол голом тонк. Голом тонкны Universe гэдэг ийм карт байгаа. Universe картаар та хөдөө орон нутагт эсвэл гадаадд аялын тоглолтоор ер нь явахдаа бэлэн мөнгө авч явах мэдээж хэцүү шүү дээ. Тэгэхээр та энэ карт авч явал их найдвартай бас их тухтай ирнэ. Тэгээ та голом тонкны Universe картыг сонгоорой гэж хүсэж байна. Асуулт харцгаая. Боролдойн цагийг хэн зурсан бэ? Амгалан, Байди, Цогцол, Мягмар. Боролдойн цаг гэж юу вэ? Боролдой хөмөн босоорой. Гэнэ юу гэдэг шүү дээ. Бараг Монголын анхны хүүхэлтэй юу одоо тий. Үлгэр уншдаг цаг юм да тий. Тэрийг дүрсчүүлсэн. Бүгдээрээ одоо алдартай зурагч шүү дээ. Мягмаргийн хувьд бол боролдой мягмар гэж ярьдаг шүү дээ. Хочин болцсон. Тий. Тэгэхээр найруулагч хүн шүү дээ тий. Тэгэхээр таны эцэг хариулт? Миний эцэг хариулт Г буюу зураач мягмар. Энэ зүрх муудах нэвтрүүлэг байна. Зөв хариултаа хэсэг хугацааны дараа хүлээн авч үзээрэй. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч High Speed. Хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын сайт нэвтрүүлэг үргэлжлэж байна. Энэ удаагийн дугаарт жүжигчин Бацориг оролцож байна. Бацориг 6 дахь асуулт буюу 600 мянган төгрөгийн асуултан дээр тулж ирээд байна. Асуулт нь боролдойн цагийг хэн зурсан бэ? Бацоригийн хариулт Мягмар. Зөв хариултаа харцгаая. Баярлалаа. Яг одоо энэ телевизийн одоо энэ байранд кино студийн энэ байранд бид нар бурхны авралаар чирлээ гэж нэвтрүүлэг хийдэг гэсэн. Тэгээ бид нар үндсэн жүжигчдийн багт байсан байхгүй. Тэгээ энд ерөнхийдөө үндсэн жүжигчд бол ерөнхийдөө одоо бид нар нэг комбинацаа зохиодог жүжигчдийг яаж орж ирэхэд ямар байдалд оруулах вэ гэдэг бид нар хариуцдаг байсан. Тэгээ орж ирж байгаа хүмүүс дандаа ийм яг иймэрхүү төгшөртэй байдаг гэсэн байхгүй. Тэг чи одоо тэр мэдрэмжийг яг өөрөө авч байна. Манай Монголын сайт нэвтрүүлгийн багаас таны төгшүүрийг ярьлах ямар нэг юм хийгээгүй. Энэ гэрэл чинь базар байна. 7 дахь асуулт арай 800 мянган төгрөгийн асуулт байгаа. Танд 3 боломж 3 л байгаа. Долдугаар асуулт. Газар нутгийн хэмжээгээр 3-т бичигддэг аймаг аль нь вэ? А-д нь Дорнод, Б-д нь Говь Алтай, В-д нь Дорноговь, Г-д нь Баян хонгор. Яа одоо яг сангарч байна те. Тань 4 аймаг дөрөлд нь очижсэн. Дөрөлд очижсэн. Монгол орныг ер нь 3-т тойрсон байл. Тийм үү. Тий, аялын тоглолт энэ тэр бас орлогын буян хүмүүс нэг гоё юм. Тий, нэг сайхан юм тэр. За, би хариулт бол биш байхаа. Яагаад биш гэж? Арай жижигхэн болоо. За. Боломж ашиглаж төхөө. За, ямар боломж сонгох вэ та? Танаас асууж. За. Тий. Та надад туслаач. За, жүжигчин Бацориг 3 боломжийн хөтлөгчөөс асууна гэдэг боломжийг сонгосон байна. Ааха. За, мэдэх юм болгаа. Тийм үү? Тийм. Ваа, би таныг чинь бас сайн мэдж байгаа. Хоёулаа ярилцъя. Ааха. За, Өмнө Говь аймаг бол нэгт орно. Нэгт орно. Хоёрт Говь Алтай аймаг орно. Тийм үү? Тэгэхээр бас биш байх нь тий. Хоёрт. За, минийхаар 3-т Дорнод орно. Аа. 4-т нь Баян хонгорд орно гэдэг явчих واخ. Тийм баг. Тий. Яг миний зүгээр танд санал болгох. Одоо би яг нэг 80-90% зүгээр өөртөө ихтэй байна л да. Тэр нь Дорнод гэж бодож байна. Гэхдээ 100% ихтэй биш байна. Говь Алтай ийм том байт юм уу тий? Говь Алтай хоёрт тий. Дутуу үнэлсэн үнэхээр тий.
уучлаарай гэдэг. За тэгэхээр одоо би бодлоо хэллээ. Та эцсийн үйлрэх таал гаргана да. Танд итгэхэд бат бол миний буруу. алдаад одоо тэгээд яах вэ те гэдэг. Гэтэ би өөрөө мэдэхгүй л байгаа ч тий. Хариулт. Миний эцсийн хариулт. Буюу Дорнод аймаг. Дорнод бол үнэхээр өргөө одоо өнгөдөгтэй. Тий. Гэтэ гой балтаа гүйцэтгэх болохоор би зүгээр Дорнод гэж бодоод байна. Эхний хоёрыг мэдээд. Дорнод аймгаар бол би сайн явсаа. Бүр халахгүй сумар өөртөө очижсэн. Минийгийн тал давхиад дуусахгүй те. Пүү тэр чинь Гайхалтай те. бид нар чи бас ярьж хат нэг жоохон юу машинтай явсан юм аа. Их тийм битүүмж муутай машинтай явсан. Амар удаа явсан шүү дээ. Тэгээд нэг талдаа Сэлис нуур гараад ирчихлээ. Тий. Агүй гоё. За таны эцсийн хариулт? Хариулт буюу Дорнод аймаг. За зүг байна. За ингээд та 7 асуултанд зөв хариулснаар 800 мянган төгрөг хожлоо. За дараагийн асуулт ингээд бүр сая төгрөгийн асуулт гэдэг. Одоо яг Монголын сайтингийн сайтин асуултууд орж ирэх юм. За түүнээс өмнө одоо ч хүндрэх учраас хоёулаад ярилцах боломж гараач үгүй ч гэдэг муу ярьдаг байхгүй. Хатаашаа яваач өгөөч гэж. За таны сүүлийн үеийн уран бүтээл юу вэ? Сүүлийн уран бүтээл. Сая өнгөрсөн онд бид нар Солонгосчуудтай хамтарч кино хийсэн. End House гэж уран зохиол. Ямар гоё. Тэгээ тэр кино маань бас амжилттай сайн. Солонгос тус нээсэн, Монголдо нээсэн. Тэгээ одоо тэр төслийнхөө хүрээд ахаад тэр Солонгос талынхаа продакшнаар зохиол хийчихсэн. Тий, тэгээд тэр зохиолыгоо одоо кино болох ажлын эхлэл нь одоо тавигдах болоо гэж бодож байна. Миний нэг сонирхоод байгаа юм. Бид бүхэн маань Монголын одоо тэр зохиолчдын зохиолыг мэдэн шүү дээ. Солонгосынх бас хэр өөр байгааг мэдмээр байгаа. Танд тийм хүлээлт байгаа. Харин тий, ерөөсөө бидний одоо хүлээж байгаа юм тэр. Киноны одоо ер нь киноны чиглэлтгөө одоо бүх юмны амин сүнсэн зохиолч тий. Зохиол сайн байж бүх зүйл сайн болно. Санаанууд бол хоёр талаасаа Солонгос Монголоос ярилцсан. Энэ дамжлагын их удаан болт. Тийм үү. Тий. Тэгээд нөгөө ийшээгээ санаагаа хэлээд тэгээд тэр нь бичиж дуусаад даашаа ирэнгүү тэр чинь бүгдийг орчуулж байгаа бид нар ойлгож эхэлж байгаа юм шиг. Яг үү. Тэгээ ойлгосныг ахаа санаагаа хэлэхдээ ахаа цаашгаа орчуулж ингэж явдаг болохоор ямар жанрын кино вэ? Комеди, экшн комеди. Солонгосчууд тэр үнээр гайхалтай шүү дээ. Харин тий. Маш их найдаж байна. Тийм бид ямар одоо нөгөө сурсад дуусна гэж байх ш. Тийм гайхалтай бас одоо нэгэн шоу ертөнцид их захиур хагалж байгаа тэр одоо юмнаас бид юм мэдчихэд бас Монголдо тэрийг бас түгээвэл их гоё юм да тий. Харин тий. Тэгээд ч энэдмийн баярын өдөр байна тий. Тийм болохоор сая заанахтай зөрлөө. Тэглээ. Төрсөдөр нь болж байгаа үнтэй зөрлөө. Сая төрний асуултаас өмнө би танд ивэлж ширээ танилцуулъя. Энэ бол хөгжил дэвшилт хамтдаа гэдэг ийм гоё өрөөтэй маа оюутлогоо юм байна. Оюутлогоо би гүний урахад норч үзсэн, ил урахад норч үзсэн тэнд 95-аас дээш хувь нь манай Монгол ажилчид байдаг. Тэд үүнийг бүтээсэн. Тэр газрын тэр 1300 гүний тэр доороо баг хот шиг тэр хэцүү бүтээн байгуулалтыг бүтээсэн би хараад монголчууд монгол хүнээр их бахархлаа. Тэнд дан инженер, дан математик явж байгаа шүү дээ. Физик, тэ хим ер нь бүх юм явж байгаа. Тэгээд монгол ажилчдаа ийм сайхан бүтээн байгуулалт хийж чад бас талархж байна. За сая төрний асуулт харцгаая. 8 дахь асуулт. Алигнч гэж юу гэсэн үг вэ? Ад нь тариачин, Бэд нь архичин, Вэд нь манаач, Гэд нь туршуул. Исто сасаг хөөг. Энэ бол одоо нэг ашиглахаа бол зүг бах тий. Тийм бах тий. Би ч энэ дууг нь ийм хэл зүг энэ их мэддэг гэж боддог байхгүй юу өөрийгөө. Танд хоёр боломж байгаа. Боломжоо ашиглах уу? Тэр бол таны эрх. За. Боломжоо ашиглая. Уцаар ярих боломж ашиглаж. За утасны цаана хэн байгаа вэ? Энэ манай нэг оноох байгаа. Жүжигчин оноо. Тийм манай захирал. За. Тий. За оноохыг та энийг мэднэ гэж бодож байна. Намайг бол арай л дээрэлгүй тий. Жүжигчин Бат зэрэг хоёр боломжийнхаа нэгийг ашиглаж шийдлээ. Энэ бол уцаар ярих боломж. Сайн байна уу жүжигчин онтой яриа? Би. За би боловсрол телевизийн Монголын сайтны нэвтрүүлэг хөтлөх зандаа байна. За сайн байна. Сайн байна. Жүжигчин Бат зэрэг сая төгрөгн дээр тулж ирээд байна. Танаас тусламж авах чаа. Сая төгрөгийн асуултан дээр. Тэр наадчаад би сайтан болох гэдэг юм. За сайтан болох хэсгийг та шийдэх юм шиг байна. Та Бат зэрэг
Чи хөдөлмөрчээ саятан болоо зоргоо. За та Яг тийм амархан саятан болох гэдэг хөдөлмөрчээ саятан бол зоргоо минь. Тийм амар саятан болно юу гэдгийг зоргоо минь. та Бацөрөгт туслахад бэлэн байна уу? Та би Бацөргийн саятан болж чадахгүй байгаа. За та хоёрт 30 секунд байгаа. 30 секунд байгаа гэдэг маш сайн анхаараарай. За цаг явлаа. За аха 30 секунд байгаа шүү. Алгинч гэж юу гэсэн үг вэ? Алгинч. Юу? Алгинч гэж юу гэсэн үг вэ? Мэдхгүй чи саятан болох нь өнгөрлөө. Алгимч гэж яах нь мэдхгүй. Тариачин аригчин манаас туршуул. Багцаа байна уу? Алгимч. Алгимч. Тий. За нөгөө дөрөв нь юу гэнэ? Тариачин аригчин манаач туршуул. 10 секунд үлдлээ. Тариачин манаач Аригчин туршуул. Туршуул уу? За. Яа. За хариултаа авч чадваа. Би бол үнэхээр өөрөө мэдэхгүй байна. Багцаа алга. Гэхдээ оноохт бол итгэе. Оноохч бол ер нь бол бас их ном уншдаг хүн байхгүй. Ер нь бол бас өөрөө бас газар зүүн байрлал энэ айгуу сайн мэддэг тийм хүн байхгүй. Тэгэхээр би одоо найдаж байгаа нэрээс туршуул болов гэж бодож байна. Та хоёрын харилцаа хэрвээ? Ямар нэгэн Чамайг хорлох гээд байгаа биш үү? сонгорч харилцаа байхгүй. Уг нь гайгүй дээ. Гайгүй. Их л сайн ах бод байгаа юм. За тэгээд буруу байсан ч та оноо ах дээр бурууг нь тохох юм да. Тий, очиод одоо оноохтой хэрүүлхий. Цаг төгрөг авах байсан юм та 500 болгож тэр 500-аа өг гээл. Сая ихтэй өмнөөс ч бас андарлаа шүү. Яг цаг дуусгаад 2-3 секундын өмнө харилцаа хэллээ те. Тэглээ. За таны эцсийн хариулт. Миний эцсийн хариулт Г хариулт буюу туршуул. Уулын та их сайн явж исэн юм да. Яа, тийм үү. Одоо хэрэглэхээ байсан эртний юу байгаа? Аха. За зөвхөн баяр үргээ. Яа. Баярлалаа. Би таныг ерөөс хотлоо ярьдаг хөв байх гэж бодож байсан чинь. Од өндрийг байг үздэг. Би ихтэй таныг ерөөсөө гэж хотлоо модлоо ярьдаг хөв байх гэсэн чинь. Та яаж ийна гэдэг. Би жүжигчин болох хичээж аа. За ингээ та ямарсан 8 асуултанд зөв яриаснаар та Монголын саятан болж байна. Одоо өнөөдөр нэг саятан. Занаахтай хэлэх үг байна уу? Анааха баярлалаа. Чи саятан болж чадахгүй гэдсэн. Тэгээд таны буйнаар саятан боллоо. Баярлалаа хаа. За 9 асуултууд бүр одоо сая 500 сая төгрөгийн асуулт аа. За сая 500 сая төгрөгийн асуулт харахад бэлэн байна уу? Сэтгэл санаа одоо хэр байна ер нь? Энэ ч нэг тавирдгүй юм байна. Би ч жоох эдийн асуулт яваа тавирчих болоо гэж бодсон чинь зүгээр яа. Кинон тоглохоос өөр юм. Гэтэ тэнд бас адилхан сандарн тий бас. Сандар. Гэтэ яхаа бас арайч учиртай л да. Учиртай. Та кино тоглох сандрах бах тий. Би маш сандарна. Би нэрэж мартна. Хэрв таны хин гэдүгээд одоо дөрөв нэр явах юм бол би Зандахуула биш гэж бодно. Өөрийнхөө нэрийг ийм тэнэг нэртэй явахгүй тэл гэж чинь. Кино чамгийн хэцүү юм. Насан турштай үлдэн. Тэр үргэлж үлдэн тий. Энэ нэвтрүүлэгчсэн бас их гоё дурсамж болно шүү дээ. Харин. За 9 дахь асуултаа харцгаая. Далайн төрлөг юунаас болж үүсдэг вэ? А нь сарны татах хүч. Б нь тектоникийн хөдөлгөөн. В нь ангаргийн татах хүч. Г нь нарны шуурга. Энэ бол саяас цаашаа болоод ер нь амар болт юм байна тий. Танд нэг боломж байгаа. Хэрвээ та зөв хариулбал сая 500 сая төгрөг, буруу хариулбал 500 сая төгрөг. Эсвэл за энэ асуултанд хариулахгүйгээд сая төгрөг аваад гарч болно бас. Бас мөн 50-50 боломж байгаа. За боломж авъя да тий. За авах уу? Авъя. За жүжигчин Бацэрэг хамгийн сүүлийн боломжийг ашиглаж байна. Энэ бол 50-50 боломж. Компьютер бидэнд 2 буруу хариултыг хасаад 2 хариултыг харуулна. Сарны татах хүч, тектоникийн хөдөлгөөн. Энэ яг миний бодож байсан 2 хариулт үлдчихлээ. Аль аль нь яаж нөлөөлнө гэж та бодож байна? Би зүгээр яг тийм айхтар логик ч юм уу яг мэдэх юм алга. Бүр багцаа алга. Яг ийм төрлийн юмд бол би их муу.
Тэгээ би одоо сарны татах хүч гингүүтэн за ер нь баг боломжтой байж магадгүй гэж би бодсон байхгүй. Хамгийн ихэнд гарч ирэхэд нь за бас магадгүй байж магадгүй юм да гэж одоо би багцаа алгалдаа. Ямар одоо нөлөөлөл болмаас яадаг. Технологийн хөдөлгөөн нь бол сонсоход хамгийн боломжтой сонсогдож байна. Газар хөдлөөл далайг давлгаасуулаад. Тийм болохоор одоо ингээд жаахан одоо ингээд хөдөлгөөн үсгэхэд далайн давлгаа ирэх нэ гэж бодож байна. Тэгэхээр одоо би хариулт болвол гэж одоо дотроо бодоод байна. Та мэдхүү гэдэг. Миний боломжийг та ашиглацсан. Хөтлөгчд бол ер нь хувирал байдгүй юм байна да тий. Таны бол мэддэг асуулт байна тий. Бүр сайн мэддэг. Сайн мэддэг асуулт байна. Одоо ингээд юунаас хойш болохоор их хэцүү болох байх л та тий. Одоо энэ асуултууд чангарах тусмаа. Тэгэхээр одоо миний бодсноос бас сөрөг байж магадгүй л гэж бас бодох юм. Бас яах ёстой бол мэдэхгүй л байна л да. Тий эсвэл та мөнгө аваад бас нэвтрүүлэг орхиж болно. Тэгчээд харж болно шүү дээ. Зөв хариулт нь юу байж вэ гэдгийг. За таны эцсийн хариулт эсвэл эцсийн шийдвэр. Сар тэгж нөлөөлөх үү? Тийм бах те. Гэтэ би зүгээр яхаа технологийн хөдөлгөөн бараг л зөв болов гэж хэлсэн нэгэ. За айгүй болоод одоо бас яг л миний бодсон шиг биш л төлгөөтэйгээ муу санаанд дийлчтэй те. Би бодож буруу гэж үзнэ гэж бодсон гэсэн үг. Би ингэ тийм амарх юм байхгүй л үү гэж сүлдээ бод. Энэ бол миний үнэхээр мэдэхгүй сэдв. Энэ төрлийн сэдв болов. Зүбэ баяр үргэ. Ёо лач. За одоо 10 асуулт буюу 3 сая төгрөгийн асуулт. Хэрв та үүнд хариулчвал бүр айдаггүйг авдрандаа хийхээр барах уу? Давхар авдранд хийлээ гэсэн. Гэтэ таны боломж дууссан. За 3 сая төгрөгийн асуултаа харцгаая. Малай хэлээс орчуулбал ойн хүн гэсэн утгатай бол энэ ямар амьтан бэ? Ад нь горил, Б нь орангутан, В нь шимпанзе, Г нь бонобо. Бонобо гэж ямар төв бол Энэ дөрүлээ мич. Бас л мэдэхгүй л. Йоо бидний мэдэхгүй юм хязгааргүй шүү дээ. Эндээс мэддэг асуулт хариулт байна уу? За танд 3 боломж 3-даа дууссан. Та буудлаа гэхэд 25% тий магадлалтай л бодно тий. Бүр байхгүй. Одоо би өөрөөсөө буудал гэж бодчих. Тийм малаа хилээс орчуулвал гэж ан баг минийхэр бол түлхүүр үг нөө. За одоо ингэж надаа би одоо чимээг үлгсэн тэр. Нэвтрүүлэг багш нааг загнах шийдэж тийм. Миний хийд дууслаа гэж. За хэр азтай бас зүүн совинтай байна. 90 муу, азанд муу. Тэгвэл бодож авах яг эсрэгээр нь зүгээр бодчихвол онцч магадгүй юм шиг. Төрөө тэрийг ашиглацсан. Өөрийнхөө бодсныхаа яг эсрэгээр. Зүгээр дотор муу санаандаа бодитор бодож байгаа юм аа хэлээ за. Тэрний юу вэ гэхээр малай хэл гэж одоо бас сонсоогүй хэл байна л да. Тэгээд нэг тийм хэлний хувьд болохоор одоо тийм одоо дуудлагын хувьд те одоо горилла шимпанзе гэж бид нар бол байнга одоо хэрэгжилж ирсэн өгнө сонсч ирсэн ер нь юунууд байна шүү дээ. Тэгэхээр Б хариулт болон Г хариулт аль нэг нь гэж би бодчих дотроо. Тэгээд бодохдоо ер нь одоо дотроо сонгогдсон байгаа миний одоо шийдвэр бол Г гэж дотроо бодцсон байж. Тэгээ одоо яадгийг байгаа. Сая 500 мянган төгрөг аваад нэвтрүүлэг орхиж болно. Эсвэл азаа үзэж болно. Азаа үзчихөө. За таны эцсийн шийдвэр, эцсийн хариулт. За очор. Б. Зүгээр бууцсан шүү одоо. Яга бонобо биш гэж. Яга бонобо. Яг энэ хоёр биш магадгүй аль нэг нь. Магадгүй нэг байна. Гэтэ яга бонобо биш гэж бодсон. Та түрүүн бол бонобо гэж бодсон шүү дээ. Тий. Тэгэл бас нөгөө эсрэг хуйлаад ахчлаа. Угаасаа би язгүй юм чинь яг бодсных эсрэг гэдэг. Таны зөвлөгөө бол тагчлаа тий.
Ер нь бол би яг тийм юу муу яг тийм талдаа одоо ингээд моглааны талдаа бол нэг хахталтанд тийм таараад идэх. Гэтэ горилла шимпанзег яагаад та биш гэж бодож байна? Битгэхгүй. Би түгээмээ сонссон болохоор л за энэ агвал биш л үү гэж бодлоо. Тий. Хүн Энэ бол цэвэр ерөөсөө боно гэдэг нь бонобо гэдэг бол зүгээр ингээд би зүгээр ингээд чихнээ сонсоход л дуудлагын хувьд магадгүй л гэж бодсон. Одоо юм малаа хэлнэ тий. Сонсоогүй хэлнэ. Тий. Малай хэл гэхэд бол энэ малайзлах л та. Тэгэхээр энэ дөрвөн мичи аль нь баг малайзд амьдардаг вэ гэдэг л асуулт. Тэгэхээр энэ мичний талаар сонирхолтой байл те. Аха. Ихэнх нь Африкт. Тэгээ ганц баг малайзд амьдарч байгаа нэг л байгаа л та. Баян сонсдог. Кино дээр хүртэл сонсдог. Тэгэхээр энэ бол яг гарал марлын мэдэхгүй байна л. Гэхдээ кино дээр баян ашигладаг бидний одоо юу юм чинь. За энэ бол баг биш байх. Малаа гэж бол миний мэдэхгүй хэлвэ. Тэгээ бонобо ч ингээс бодоод чинь нэг Африк зүгрүү мөгрөө ч юм уу те. Бонобо гэдэг гэж үгээр гэж тал. Тэгэл буутчлаа л та ерөөсөө. Та бол мэрэгэн бодогч байна. Баярлалаа. Гайхалтай. За хэрвээ 20 сая төгрөг хожвол та юу хийх вэ? Төлөвлөг байна би. За одоо төлөвлөгөө гаргая. 20 саяха төлөвлөгөө гаргая гэж байна. ID. За хаашаа. Би нэг сая сүүлд нэг юуг үзэж дуусгасан. Наркос гэж цоврлыг. Тэгэхээр яг тэр зүг рүү одоо Колумб руу, Мексик руу бас аялж үзэх маш сонирхолтой байгаа. Латин Америк. Тий. Тийшээ бол их гоё болов гэж би төсөөлж байгаа. Тий. Байгахан аюултай ч гэж магадгүй ихтэй гоё шүү дээ. За 4 сая төгрөгийн асуулт харсан хаа. Ааха. За тэг. Дэх асуулт. Аль улсын далбаан дээр AK-47 буу байдаг вэ? А нь Мозамбик, Б нь Ангол, В нь Камбож, Г нь Лаос. Амар тайвширсан. Та одоо л нөгөө буруу харьсан ч 3 сая төгрөг авна. Мөнгө аваад гарыг гэсэн ч 3 сая төгрөг авна. Тийм бай. Тэгэхээр мэдээж бодно гэсэн. Мэдээж бодсон дээр. Тий. Наа. Дөрүлэл болцсгөл бодогдож байна миний хувьд. Тийм шүү тий. Бүх улсын далбайг бас сайн мэдэхгүй байна л да. Миний одоо буудах би танд юугаа ярилцээ л да. За боломжоо би одоо өөрөө юу гэж буудах вэ гэж зөн совь маань надад хэлж байгаа ихлээр ВГ хоёр биш баха. Азийн хоёр улс. Тий. За яагаад? Би сая хүүхдтэйгээ юу эвлүүлсэн? 2000 ширхэгтэй пазл эвлүүлсэн. Ийм том. За ямар гоё. Тэгээ тэрэн дээр өдөр ажиллаж байна. Бүр тэр чинь юу вэ? Бараг 7 хоног маань ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээ тэрэн дээр яг нэг бүх улсын далбай байсан байхгүй юу? Гэхдээ би анзаараагүй юм байна. Гэхдээ Камбодиа, Лаос энэ гэдэг бол бас илүү бас түгээмэл одоо жишээ нь энэ тугны юун дотор байж идэг юм чинь тэн дээр бол харагдаг байхаар гэж би дотроо бодод байна. Тэгэхээр одоо Мозамбик, Ангол хоёрын нэг нь л болоодаа л гэж одоо найдаж байна. Зүгээр энэ бас л буудаж байгаа л хэлбэл. Африк хоёроос. Тий. Тэгэхээр одоо энэ манай хүүхдүүд бас одоо ингэдэг байхгүй. Би одоо ер нь бол бас хүүхдүүдээсээ л дутуу мэдгтэй л байна л да. Манай хүүхдүүд ч одоо ингээд 8 настай туг харуулхад л тэр улсыг хэлдэг байхгүй. Нийслэлийг хүртэл хэлж байгаа бид нар чинь. Одоо энэ хүүхдүүд үнэхээр мэдлэгтэй. Тэгээд ээж нь бас бүр тэгээд гоё ингэ сургацсан. Тэгээ манай хоёр хүүхдээс бол мэдгэлээс байна. Энд дэр миний уцаар ярих асуулт боломж маань байсан бол би хүүхдээс асуух байлаа. Тий. За зөв сайхан буутчих. Одоо сайхан тайвширцсан. За таны ярилт. Би хариулт буюу Ангол. Хэр ихтэй. Ямар сэтгэлгүй те. Түрүүндээ л бодсон. Тий. Та ихтэй үнэхээр азтай хүн юм шиг ярина. Өөрөө азгүй гэж бод. За Мозамбик байжээ. Та ихтэй 50% ойртсон. 50% минь нэгнээс шүү дээ. Тийм байна. Тийм байна. За гэхдээ үнэхээр гайхалтай орцлоо. Та 3 сая төгрөг ажиллаа. Баяр хүргэе. Маш их баярлалаа. За нэвтрүүлэгт орох сэтгэл ямар байна? Хэцүү байт юм байна тий. Яг энгийн хариулт үедээ бол ингээл хүн чинь ингээл тайван бодно. Энд чинь энэ гэрэл одоо энэ бүхэл чинь тий. Бүр ингээд дарамт толт юм байна. Тэгэл
Би тань дарамтуулбаа бас. Үгүй та харин туслалаа шүү дээ тий. За энэдмийн баярт зориулаад 4 сарын 1-ний мэдлэгийг ард түмэндээ хандж эхлэвэл 4 сарын 1-ний баярт би бол маш их хайртай. Маш их хайртай. 4 сарын 1-нд одоо миний одоо би анх одоо бараг 10 жил болсон байна. X2 сурдагч анх орж ирэх. Миний хамгийн анхны орсон тоглолт 4 сарын 1-нд ажилласан байна. Тэгээ тэнд ингээд хошуурлагын бүх бардагчид нийс тоглодог тийм одоо соёлтой байлаа тухайд. Нийт ард түмэндээ, нийт үзэгчдтэй 4 сарын 1-ний энэдмийн баярын мэндийг хүргье. Та нартай бас хүргье. за баярлалаа. За нэмсэгт бол угаасаа хамгийн том бэлэг. Тэгээд энэ нэмсгэлийг бидэнд бэлгэлдэг та бүхэндээ бас баярлалаа. Таныг 3 сая төгрөг хоцсон дахин баяр хүргье. Маш их баярлалаа. Үзэгч түмэндээ энэдмийн баярын мэндийг ахин хүргье. Sony Pixel-ийн аль биесны эрхтээр хүргэдэг Монголын сайтны нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдрийн дугаарт жүжигчин Эрдэнэзан, жүжигчин Батцорын нар маш гайхалтай орслоо. Ирэх 7 өнөختөө шинэхэн дугаараар шинэ асуултуудтай, шинэ оролцогчтойгоор уулзцгаая. Түр баяртай.